1917 он дэлхийн 1-р дайнд чухал өөрчлөлтүүд авчирсан жил байв. Орос улсад хувьсгал гарч, удалгүй Орос улс Германтай энхийн гэрээ байгуулав. Хэдийгээр энэ үйл явдал төвийн хүчинд ашигтай байсан ч өөр нэг их гүрэн болох Америкийн нэгдсэн улс Антантын эвсэлд нэгдэн дайнд оров. Анхнаасаа л Германы U-boat шумбагч онгоцнуудын дайралт, ялангуяа хөлөг онгоцуудыг нь живүүлэн Америкийн нэгдсэн улсыг хилэгнүүлж байв. Америкийн нэгдсэн улсын хувьд Антантын эвслийн ялалт эдийн засгийн хүрээнд чухал тооцогдно. Учир нь Америкийн нэгдсэн улс дайны үеэр асар их бараа бүтээгдэхүүнийг эдгээр улс орнуудад экспортлж байсан юм. Одоо нэгэнт хүчний тэнцвэр Антантын эвсэл рүү хазайсан нөхцөлд дайны хувь тавилан бараг шийдэгдэжээ. 1918 оны хавар Германы дээд удирдлага баруун фронт руу улайрсан дайралт хийхийг тушаав. Тэд Европт буусан сая гаруй цэрэгтэй Америкийн нэгдсэн улсын армийг бүрэн ялна гэж найдаж байсан юм. Гэвч газрын дайралт няцаагдаж, шумбагч онгоцны тулаан шалгагдлаар дуусав. Герман улс түүний холбоотнууд цэрэг эдийн засгийн талаар бүх хүчээ шавхаж дуусжээ. 1918 оны 100 Антантын эвсэл цоврал томоохон ялалтууд байгуулав. Германы арим ухрахаас аргагүй болжээ. Энэ үед Новчийн дайныг дуусгах үр дүнтэй арга олоод байв. Энэ нь хамгаалтын шугамыг тасралтгүй галлах танкийн игнэгнэр ядах юмгүй сэтлэг байжээ. Сайтар төлөвлөсөн энэ дайралтыг агаараа сонгоцнууд дэмжиж өгнө. 1918 оны намар Германы холбоотнууд бүрэн ялагдаж нэгнээрээ бууж өглөө. Германд хувьсгал гарахад бууж өгөхөөс өөр сонголт үлдсэнгүй. Компани ойд төмөр замын чингэлэгт энхийн гэрээнд гарын үсэг зурсан. Ингэж дэлхийн 1-р дайн төвийн хүчний ялалтаар дуусав. Энэ дайн асар их хөнөөл сүрлийг дагуулсан юм. Дайны талбарт 10 сая гаруй цэрэг амнасаа алдаж, мөн ижил тооны энгийн иргэд өлсгөлөн цар тахлаар өнгөрөв. Энэ дайн дэлхий дахинд эрс өөрчлөлтүүдийг авчирсан. Энэ тэнд хувьсгал гарч нийгмийн тогтсон дэг журам нуран унжээ. Европ даяар эмх замбраагүй байдал өмнө самуу ноёлов. Ялсан хоёр их гүрэн болох Их Британи, Франц улсууд ч дайнд хамаг нөөцөө баран төлдөжээ. Харин жинхэнэ ялагч нь Америкийн нэгдсэн улс байсан юм. Америкийн нэгдсэн улс дэлхийн эдийн засаг, улс төрийн томоохон их гүрэн болжээ. Япон улс алс дорнодод хүчрхэгжив. Мөн дайнд ялсан Оросын улс төрийн систем үндсээрээ бүрэн өөрчлөгдөв. Ялагдсан орнууд цаашдын үр дагавруудтай нүүр тулах хэрэгтэй болжээ.